Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 15 дугаар хэсэг. Хажид өөрийнхөө зүнг мэдээдэл байв. Учир нь баруун нүдний зовхон татаад байгааг анзаарсан тэр сайн мэдээ дуулах нэ гэж бодож байтал хүүгээсээ эхнэр нь жирэмсэн гэж дуулаад "За, өвгний минь сүнс эрхэн дээ" гэж баярлаж байлаа. Хэдий ажилгүй болсон ч гэсэн хажид зүгээр суусангүй. Гэр зуураа ойдол ойж амтэн хүний дээл хувцсны захиалга авна. Нэгдэл нийгмээс нэг удаа анхааруулсан амьдралаа бодсон тэр яаж зүгээр суух вэ? Хаа очиж ээж сэндэнгийн заасан бүхэн нь хажидын амьдралд маш их тусвалж байв. Хүү бэр хоёр нь л хажидад тусвалж тэрээр хүнд үеийг хэдийн ардан орхижээ. Хүүхдээрээ жаахан, нүдэн дулаахан даруухан, байнга инээмсэглэж явах олздмааг аюушийн дүүнар игч хүндлэнэ. Хамгийн бага дүү лодон гэж эрхийн тэнэг нөхөр эгчээгээд дагаадгүй. Энэ лодонг довчин их эрхлүүлдэг байлаа. Ямар сайндаа нэг удаа хүрээнээс дамчаа ирэхдээ "Довчон, танай энэ лодон чинь чиний цээжний гүлэг юм биш үү" гэж цаашлуулахад довчин "Чи миний насны эцэст минь толгойг минь түшиг хүүг минь юу гинвэ? Миний хүү мундаг хүн болно" гэж түнтгэр том толгойг нь барвгар том гараараа илэн духан дээр нь үнэрлэж байсансан. Хаал явн довчинг дагаж явдаг байсан лодон ааваасаа хойш маш их уйлж их бүрэг хүүхэд болчихсон байсан ч олздмаа бэр болж ирснээс хойш олздмаагаас салхаа байв. Ямар сайндаа аюуш "Би ч эхнэрээ отхон дүүдээ алдчихсан бололтой" гэж хөхөрч байхав. Лодон хэдий 10 хүрч байгаа ч гэсэн ээж ах эгч нартаа жаахан хിവэрэ. Аюуш намар болж сургуулийн хүүхдүүдийн түлшний мод цагаалахаар хангаа явсан хойгоор нь олздмаа няралж хүүтэй болов. Бөөн баяр. Лодонч "Би дүүдээ нэр өгнө" гэж зөтгөв. Харин хажид хүүдээ нэр өгөөсөө гэж хүсв. Аюуш модноос ирээд хүүгээ үзээд бөөн баяр болж хаждын аюушийн хоёр гэрийнхэн бөөн шууган болж байгаад аюуш хүүдээ Ганхүү гэж нэр хайрлав. Олны ам хизүүч гэсэн олны хүч оломгүй далайг гихчээр нэгдлийн олны дотор хаа очиж аюуш шиг нэр хүндтэй хүн үгүй аж. Нэгдлийн тэргүүний ажилчдын хүндэт самбарт зургийг нь харах тоолондоо "Миний хувь тавилын юм байлгүй. Бурхан миний ханыг надаас булаасан ч надад сайн хүү заяаж" гэж хөлн хөнгөн явдаг болов. Бурханаас ирсэн үрийг буцааж болдоггүй гихчээр олздмаа дахин бие давхар болсноо дуулгахад хажид аюуш хоёр баярлаж байлаа. Аюуш 8 сарын дундуур хадланд яваад хэд хоног ирсэнгүй. Жирэмсэн бэрээ хажид нүдний цөцгийн мэт хайрлаж хандах нь хаждын үүрэг тул тэрээр бэрдээ амьшгэ хайртай болжээ. Хадланд явсан аюуш сурггүй байлаа. Сурггүйд нь санаа зовнсон хажид хүүгийнхээ унтаж байгаад гинэт хар дараад сэрээд унтаж чадсангүй. Эх хүний зүн гэдэг үнэн ажээ. Өглөө эрт босоод унтаж байгаа бэрээ сэрэхгүй хэмээн зөөлөн гიშгэлэн гарсан хаждыг хэдийн сэрсэн байсан олздмаа мэдсэн байлаа. Тэрээр босон галаа түлж байтал гаднаас орж ирсэн хажид бэрийнхээ санааг зовно гэд аюушийн тухай хэлсэнгүй хэрнээ жаахан сууж байгаад л гарна. Машин тэрэгний дуу сонсож хүлээн. Удалгүй хаалга цохих чимээ гарлаа. Сандран гарсанд хашааны үүдэн дээр аюуштай хадланд цуг гарсан Жамчив хэмээх залуу зогсож байв. Тэрээр "Хажид эгчээ, та сэтгэлээ бариарай. Аюуш машины осолд ороод эмнэлэгт ухаангүй байгаа" гэхэд сэтгэл санаа нь өөмрөн нүдэнд нь нулимс дүүрэн эмнэлэг рүү шууд гүйчихсэн байв. Нэг мэтгэд хизээний сумын эмнэлэг гих жижигхэн дүнзэн байшингийн хаалгаар орчихсон "Миний хүү" хэмээн эмнэлгийн хонглоор орилон уйлан гүйж байлаа. Хизээ яаж эмнэлэгт орж ирснээ ч тэр мэдсэнгүй. Ухаангүй хүүгээ тэврэн авч "Миний хүү" хэмээн муужран унав. Нэг сэрэхэд хүүхдүүд нь ирчихсэн ээжээ хэмээн уйлалдан байв. Тэр шөнөө хүүгээ сахиж хонлоо. Хүү хэдий дин дун ухаан орсон ч эргээд л ухаан алдчихад байв.
Хажид одоо мөн хизээ мүдгүй төрөх болчихсон бэрэл харж хандах хэрэгтэй байв. Хүүн ухаан нь орж гарan 7 хоног. Хүүгээ гэрт нь авчирч хэвтүүлв. Сүүлд ухаан санаа уужирсан хойно хажид нь цуг явсан хүмүүс нь яриаг нь сонсох нэ уулын налуу дээр хадсан өвсийг ачих гэж байгаад машин нь хүч алдаж газрын уруу өнхөрч жалганд унжээ. Харин кабин цууж байсан залуу газар дээрээ амиа алдаж аюуш цонхороо л шидэгджээ. Хар багын найз Юндан гэж хаждынхаар аюушийг даган ирдэг хөөхөн ааштай тэр залууг хажид өрөвдөж байлаа. Тэр хүүг хажид дэндүү сайн мэднэ. Аюуш гэж дэндийсэн өндөр нөхөр хажууд нь Юндан гэж жаахан дуугийн бор банд хоёр сална гэж байхгүй хаа сайгүй л хамт явдаг байлаа. Сайн найзын хувь заяа ч юм уу. Тэр хоёр бүр нэг ангид цэргийн албаа хаагаад ирсэн байна. Хажид ихчээ химэн зөөлөн дуутай хөөхөн дуулчихдаг. Хүний мухар болсон тэр хүүг ингээд явчихсан гэхээр итгэж ис чадна. Хөөхий хүний ганц хүү болохоор Жавзан гэж ээжийг нь хажид маш их өрөвдөж байлаа. Харин аюуш Юндан өнгөрснийг дуулаад би Жавзан ихчид юу гэж хэлэх юм бэ? Хар угаасаа найзлсан найзаа хүний ганц хүүг нь алчихсан байна штэ хэмээн эхэр татан уйлж ухаан алдан твдүүлв. Хаждаж чадах ядгаараа л Юндангийн ажил явдалд нь оролцов. Хөөхий их хүн болсон хойно Жавзан гих хаждаас ганц хоёр ихч авгаа уйлан дуулан миний л хувь тавилын юм байлгүй. Би аюушт гомдлоо гэд яах юм бэ? Хөөхий найзгаа аврах гэж хэрдээ хичээсэн гэж хүмүүс ярьж байна лээ. Нээрээ сүултэн дуулахад машин онхолдож жалгаруу унахад хамгийн түрүүнд цонхоороо шидэгдэж ухаан алдсан аюушийг жалганаас гарах гэж тэрээр ухаан оронгуутаал машин лугаа дайрч Юнданг авраач миний найзыг авраач хэмээн уйлан чарлан дайрахад арай хийж хүмүүс тогтоон барьж авсан байна. Хүмүүс Юндан өнгөрсөн гэхэд би найзаагаа алчглаа. Би яаж амьд явах юм бэ хэмээн орилж чарлан ухаан алдаад унчихсан гэж ярихыг сонсоод хажид хичнээн их уйллаа. Аюуш 10 хоноод өөд болчихов. Ослын улмаас дотор ирэх дүнгууд нь хүнд бэрцсэн бололтой. Дээш доошоо цус алдсаар байгаад өнгөрчгөв. Тэр өнгөрөхийнхөө өмнө ээжтэй аминчлан би хүн болохоосоо өнгөрсөн. Та манай гурвыг дэрэгдээ аваарай. Олцдмааг минь бүү хаяарай. Хөөхийг дээрлэхэх, бүүрлэхэх хүн олон шүү. Ядаж та хүүг минь 90 цент хүртэл хаяанда аваарай гिचгээд ёолон бөгшүүлж ханиалгаад та мөн Жавзан ихчийг чадах ятгаараа дэмнэж түшиж яваарай. Би энэ үхлээрээ төлсөн ч багдах өөртөө болсон шүү. Таач өнчин өрөөсөн бэлэвсэн хүний зовлонг сайн мэдэн шүү дээ гэхэд нүдний аягийг нь бүрхсэн нулимсан арчин юу ч хэлэлгүй суусансан. Хүүгийн ажил явдалд нэгдэл нийгмийнхэн тэр чигээрээ оролцов. Сумын захиргааны үүдэн дээрх сумын тэргүүний ажилчдын самбар дээрх зургнууд дунд нүдэрээ инээсэн даруухан байрын төрхтөө аюушийн зургийг харсан хүн бүхэн харамсаж байлаа. Сарын дараа олзотмаа амаржиж охинтой боллоо. Дөнгөж 23 настай бэлэвсэрч үлдсэн олзотмааг хажид өрөвдөж байлаа. Хаждыг эр нөхрөө алдахад ах トゥ нар нь энэ хажид 40 хүрээгүй байхдаа бэлэвсэрч үлдлээ. Энэ олон хүүхдүүдээ яаж өсгөнөө гэж байсан бэлээ. Гэхдээ том хүүн бараг 20 хүрэх гэж байсан тул хаждаж хүүхдүүдийн хүчинд өзий зэрэгтэй яваа билээ. Нэг өдөр олзотмаагийн аав намжил гэж намхан бороогүй хажидтай ирж уулзлаа. Настай намтай хүний хувьд тэрээр их л эвлэгхэн дуугаар. Хажид минь энэ муу охин хар залуугаараа 2 улаан нэлзраа хүүхэдтэй үлдчихлээ. Одоо энэ гурвыг тусалж дэмнэхгүй бол болохгүй нэ. Чи манайхыг мэдэн дээ. Олзотмаагийн ганц ах нь ээшээ хот хүрээ яваад байдаггүй, сурггүй болсон. Эх эцэгтэй ачлалгүй хүний үр гэж байх юм аа. Хэмээн хүүдээ гомдсон сэтгэлээ цугалзуулаад би ер нь энэ айлыг хаяанда авдаг юм уу гэж ирлээ гэхэд нь хажид яавч явуулж чадахгүй гэдгээ мэдгч аваад яваа гэж хэлж чадсангүй, явуулахгүй гэж хэлж чадсангүй.
бүгд л Олзтмаагийн амийг харахаар болов. Олзтмаа дуугүй хэсэг сууснаа. Аава, та намайг ойлгох байх. Би энэ айлын хамгийн том бэр. Анхны ачийг нь төрүүлсэн мөн хүүгээ алдчихад байгаа энэ нөхцөлд би яаж хаяж явж чадах вүлээ гэж ойлгоход нь бүгд л даган уйлалдаж бөө юм болов. Намжил ойлгоо бололтой. Хөгшин би буруу бодож охины минь хэлдэгч үнэн хэмээлээ. Хаждын хоёр том охин хот хүрээнд сургууль сууж байгаа учраас баг гуравтайгаа амьдарч байлаа. Намар оройхон хүйтэн унаад ирэхээр нь бүгд нэг гэртээ оров. Хэдий хоол унд олон хүнд хомос байсан ч жаргалтай байлаа. Ганхүү гэж аюушийн том хүү хөөхөн амтан ах トゥ нарынхаа хайрыг татаж ойр зуурдаа паацхнан явна. Лодон ганхүүд ам хаан л явн тэрч гисэн дүүрч гисэн явна. Ямар хувь заяа юм бүү мэд. Хаждын хүүхдүүд бэр ихчтэй их хайртай. Хаврын нэг нар унсан өдөр хүүхдүүд нь хашаанд тоглон хажид гэртээ хүүхдүүдийнхээ хувцсыг угаад суутал гаднаас хаалга сэвхийн нэгдлийн дарга дордсорон ороод ирэв. Тэрээр мэд мэдээд хаждын хийж өгсөн цайг уучгаад гэр доторхыг сонцсон харцаар тойруулан гүйлгээд эхэл албархуу дуугаар эхэлсэн ч сүүлдээ аядах гуйх өнг хослуулан хаждаа би чамайг ажилдаа буцаад орооч гэж явна. Нэгдлийн бүх гишүүдийн хурлаар чиний асуудлыг оруулах талаар ярилцаж байгаа. Чиний хийж байсан ажлыг хийх мэрэгжил мэдлэгтэй хүн алга. Ажилд ороод ганц 2 сар болоод л хаячих юм. Хөдөө баригадуудад малын хашаа, төлийн амбар сав, сумын төвдч гэсэн хийх ажил их байна. Энэ бүхний материалын бүртгэл тооцоо хийх ажлаа мэддэг хүн чамаас өөр алга. Ийм учраас л чамайг би гуйж явна гэлээ. Хажид уухайн тас хүлээн авсангүй. Нэгдлийн даргыг нэлээд суулгаж байгаад ажилдаа орохоор болов. Маргааш өглөө очиж ажил төрлөө хүлээж аваарай гэд нэгдлийн дарга гарсны дараа хүүхдүүд нь баярлалдаж ээж ажилтай боллоо хэмээн шуугилдав. Маргааш өглөө нь ажлаа хүлээж авахаар явж байхдаа хажид өөрөө хэтэрхий их тунснаас болжээ гэж бодов. Эртхэн ажил төрөлтөө болгооч гэж гуйж орсон бол уухайн тас ажилдаа орох байрсныг бодоод энэд нь хүрч байв. Ийхүү нэгдэл нийгмээс ахин хаждыг нэгдлийн аж ахуйн нэрваар ажилд авлаа. Хажид нэгдлийн салшгүй нэг хэсэг гэдгийг дарганаар хожуу ухаарч. Сумын захиргаанаас нүүдлийн агент буюу явуулын 8 хийх хүнээр хаждыг томиллоо. Тэрээр нэрвийн ажлаас гадна мөн жолоочтойгоо хөдөөхээр явж төв орж ирэх боломжгүй ам бүл цөө малчин айлуудын хэрэгцээт барааг хүргэж өгдөг болов. Энэ ажилд нь малчид нэгдлийн гишүүд ам сайтай байлаа. Ер нь ажлын үзүүлэлт сайн байсан тул суманд түүхийн эд бэлтгэлийн хоршоо гэж байгуулан даргаар нь хаждыг томлов. Малчтаас ирсэн түүхийн эдийг гурил будаа зэргээр худалдан авдаг болов. Социализмын зам нэгдэлд хажид шиг энэ талын туршлагатай хүн байхгүй байв. Одоо хажид улам завгүй боллоо. Түүхийн эд бэлтгэл, төлөвлөгөө норм гээд өдөш оройгүй ажил дарагдаж, цаг наргүй зүтгэсний хүчинд ажлыг нь нэгдэл үнэлж, аймгийн ардын их хурлын төлөөлөгчөөр 2 жил дараалан сонгогдов. Ер хаждын удирдсан хоршоо ажлын амжилтаараа бусад нэгдлүүдийн хоршоо худалдаа бэлтгэл ангууд дундаас хамгийн сайн үнэлгээг авлаа. Бүр олон газраас дуршлаг судлах гэж хүмүүс ч ирдэг болов. Хаждыг сум орон нэгдэл нийгмээрээ хүлээн зөвшөөрч, түүнээс суралцах цаг иржээ гэдгийг хожууч гэсэн ойлгожээ. Хүүхдүүд нь хэдийн том болж ажил амьдралын гараагаа эхэлжээ. Баг хүү лодон нь Эрхүү хотын хийн гагнуурын ангийг аван зөвлөлт холбоот улсыг зорив. Бэр олзот маань сумын ахуй үйлчилгээний газар ахлах ойдлчноороо ажиллаж, ганхүү сургуульд сурч, суманд анх байгуулагдсан хүүхдийн цэцэрлэгийн анхны хүмүүжигч нь Сүнжин болжээ.